ангираа хийжтэй гэж ирсэн. Төслийн хурлын ажлын газрын дарга боён дэлгэр. Улаанбаатарын цагдаагийн газрын 2016 онд хийсэн ажил. Нийслэлийн удирдлагын зүгээс хүнээд ажилласан үжил суурилсан бодлого хэрэгжүүлж цагдаагийн байгууллагатайгаа хамтран аюулгүй хот төслийг хэрэгжүүлж ирснийг та бүхэн мэдж байгаа. Энэ төсөл хөтөлбөрийн хүрээнд шинэ оны өмнөх нь Улаанбаатар хотын гудамж талбайг хянах гэмт хэрэгээс өршин сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор телекамерын хяналтын системийг сайжруулж нийслэлийн төсвийн хөрөнгөөс 300 гаруй сая төгрөг шийдвэрлэж фото камерын хяналтын системд оруулж чадлаа. Цаашдаа энэ ажил үргэлжлэж телекамерын удирдлагын нэгдсэн төвтэй болох зорилтыг гэмт хэрэгээс өршин сэргийлэх ажилд иргэд олон нийтийг татан оролцуулж хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллах зорилгоор олон нийтийн цагдаа, оюутан цагдаа арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж хэв журмын урамшуулалт эргүүлийг шинээр ажиллуулж ирсэн билээ. Цагдаагийн албыг бэхжүүлэх та бүхнийхээ ажлын хүслийг сайжруулахад онцгойлон анхаарч үйл шатлалтайгаар авбаахын шинжилгээг хийж байгаамаа. Нийслэлийн цагдаагийн газартайгаа нягт хамтран ажиллаж эх хонд хийж хэрэгжүүлэх томоохон зорилтыг бид хүмүүс төлөвлөгөөндөө тусгаад байна. Тухайлбал хороо өрхийн эмнэлэг цагдаагийн зохицол байгуу 10 хороонд шинээр барилга барьж Баян зүрх, Сүхбаатар, Сонгон хайрхан, хаан уудын анслагдсан 12 хороонд цагдаагийн хэсгийн барилгын зураг төсөвийг газар чөлөөлөх ажлыг эхлүүлнэ. 2016 онд Улаанбаатар хотын цагдаагийн газрын хамт олон бид бүхэн энэ иргэдийн аюулгүй байдлыг хангах, ялангуяа цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хурдтай болгох, дээрээс нь оновчтой зөв зохион байгуулах, технологийн тал руугаа бид бас нэлээд бас анхаарч ажиллалаа. Энэ ажлын хүрээнд бас ухаалаг цагдаа хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллаж байна. За мөн одоо мэдээлэл дүн шинжилгээ хийдэг, энийг үндэслээд гэмтэгтэй тэмцэх, өрсөн зэрэг тэглэх зохион байгуулах энэ ажлыг бас үр дүнтэй болох талаар тодорхой ажлууд хийж байна. Ер нь цаашдаа Улаанбаатарын цагдаагийн газар гэмт хэрэг гарсны дараа гэмт хэргийг идэвхжүүлэх ажлаасаа илүү гэмт хэрэг гарахгүй байх бүхийд боломжит арга хэмжээг авахд хэрэгжүүлэх талаар энэ ажлуудыг зохион байгуулж ажиллана. Энэ талаар бас бид бүхний одоо энэ онд гэмтрийн захин зугалтыг систем шилжиж эхэлж байна. 2017 оноос эхлээд бид бүхэн дүн шинжилгээ хийгээд гарч байгаа гэмт хэрэг, байршил, цаг хугацаа энэ бүхнийг өрсөлдөн харж цагдаагийн байгууллагын менежментийг зохион байгуулдаг, эргүүлээ зохион байгуулдаг, өрсөн зэрэгдэх ажил руу зохион байгуулдаг ийм бас том бодлогыг, том одоо гэмт тэмцэх арга барилыг нэвтрүүлэхээр бас ажиллаж байна. 2016 оны июль аюулгүй байдлын индексээр шалгарсан халдварчдыг нэг төвшингийн гэмтэлтэй гэмтэх газрын цагдаагийн 2 дугаар хэлсэн. Шийдвэр хэрэгжүүлж цагдаагийн ахмад сайхан бэлгийн хэлсэн баян зүрх цагдаагийн ахмад баян зүрхийн мөнгөсөг сонгон аймаг цагдаагийн нэгдүгээр цагдаагийн цагдаагийн батя сонгон аймаг цагдаагийн 3 дугаар хэлсэн. Цагдаагийн ажлын амин болдог. Сонгон аймаг цагдаагийн нэгдүгээр хамтлагийн савууга сонгон аймаг цагдаагийн 3 дугаар хэлсэн. Нэг сайхан алга дэшээ. Үүнээс ажиглаад байгаа ингээд Улаанбаатар хотын цагдаагийн газраас